Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Монгол улсад 2001 оноос хэрэгжиж нийтдээ 432 оюутан залуусыг Япон улсад сургасан байна. Энэ удаагийн ээлжээр магистрийн хөтөлбөрт 14 оюутан, докторийн хөтөлбөрт 1 оюутан суралцах юм байна. За энэхүү хөтөлбөр нь үндсэн хоёр зорилготой хэрэгждэг. За нэгдүгээрт нийгмийн эдийн засгийн хөгжлийг Японд суралцсан залуусын тусламжтайгаар дамжуулан улам ахиулах. За цаашдын Монголын шинэ хөгжлийн түлхэц болох зорилготой. За хоёрдугаарт хүн хоорондын харилцаагаар дамжуулан хоёр орны найрамдалт харилцааг улам бэхжүүлж шинэ шатанд гаргах явдал юм аа. Миний бие бол Токиод төвхтөө за олон улсын бодлого судлалын буюу төрийн бодлого судлалын их сургууль буюу ГРИПС сургуульд 1 жилийн магистрийн хөтөлбөрт хамрагдсан. Тэгэхээр ер нь энэ хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд бол Монгол улсын төрийн албаны хүний нөөцийг хөгжингүү орнуудад бэлтгэх, цаашид төрийн албанд чадварлаг, за мөн хариуцлагатай албаагчдыг бэлтгэх, за мөн Монгол улсын хөгжил дэвшилт, Япон улсын хамтын ажиллагааны цар хүрээг цаашаа тэлэх ийм алсын хараа зорилготой. JDS тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд өр бүтээлтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчнийг Япон улсад бэлтгэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан залуус төгсөж ирээ засгийн газрын байгууллагууд, төв банк зэрэг нийгмийн олон салбарт өр бүтээлтэй ажиллаж байна.